Дараагийн юуны үдийн ачраа. Эрхэм сонсогч таны өдрийн амар амгалан дахин айлтгая. Дэлхийн монголчуудын Амжилт радиогийн Янаг явах шууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2021 оны 4-р сарын 7-ны 5 гараг 2021 он гарсаар 97 онсон бол шинэ он гарахад 268 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа саваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг явах нэвтрүүлгийн 532 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн шууд эфир талбайд хөсөлтөд эрхэм сонсогч танд зориулж эфирийн 77 78 3883 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болно. Өнөөдрийн манай Янагийн нэр зурагтаар танилцсан од гэдэг нэртэй Янага. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар халгаа брэнд болон Golden Gobert Club хамтран ажиллаж байна. За зурагтаар танилцсан од гэхээр одоо жишээлбэл Michael Jackson-ий ч одоо анх зурагтаар л харж байлаа шүү дээ. Өөрийгөө танилцсан гэж бодож явж байдаг юм уу? Үгүй яг Гэхдээ бас тийм чи мэдээд байна шүү дээ. Мэдээд За. Танилцчих юм байна. За. Гэтэ бидний үед нэг хахата санаж нөө Просто Мария тэгээ баян үнийг балаг тойрдгоо амар олон тэр үед чинь одоо Монгол телевиз тэгээд Орбит гэсэн Оросын суваг юм хоёрхан юм үздэг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр Орос дээр гарч байгаа тэр олон ангид сериалууд одоо анх удаа л үзэж байгаа гэсэн байхгүй. Тэгээд бүр дотор нь орцоо өстой тий. Дика Роса гэл тий. Амар кино. Тэр нөгөө мөрдөгчтэй киног чинь ямар кино вэ? Тэр чинь бол монголоор гарч ирсэн нөгөө Капитан хин гэдэг лээ. Яг нэг Итали кино. 8 юу? 8. Комиссар Катанин. Бас дуралцсан үгүй үстэй. Юу нэг хэсэг чи хүүхдүүд тэр Катанид чинь дурлаа. Сүйд болсон шүү дээ. Текст нөө. Ер нь зурагтаар танилцсан, зурагтаар харсан оддоо одоо ингээд сайн болох ч юм уу, тийм утгатай юм уу? Өнөөдрөөс идэв. Ер нь бол тий одоо анх одоо тэр одоо би энэ хэлж чадах уу? За. Би бас тэг хүүхэнд дурлцсан шүү дээ. Ямар? Тий, Никол Кидман гэдэг. Хэдэн настай вэ? Хэдэн настай вэ? Зурагтаар танилцсан од чинь Никол Кидман юм уу? Зурагтаар танилцсан гэхээр яг ингээ уулзсан санагдав. Харин би тэгээд уулзсан юм шиг. Тэгээд зурагтаар харж ирсэн ба яг бод тэмдэл дээр уулз танилцсан юм санагдав. Зурагтаар хараад тэгээд тэр одод дурлах те ер нь. Тэр сэдвээр ярина те. За тэгээд нэг дурлцдаг юм гэж хаана хэлсэн. Дурлахын ч одоо баг сайн болно. Чи сайн болсон дүүх ярьчих. За нэг хоо. Ярьчих уу би. Тэр чинь би хэдгээр ангисэн юм бэ? 8 хэдгээр ангисэн баггүй юу? За. Тэгээд тэгсэн чинь тэр ямар театр юм бэ мэдэхгүй. Нөгөө бүхтэр нороод Парисын тарих гараад тэгээд тэрийг чинь би гадаад хэл дээр үзэж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэрний дуулдаг гол дүрийн жүжигчин залуу 8 гой царайлаг байж тараад дурлцсан юм шиг. Үгүй консерватор бишээ. Нөгөө тэр дуу нэж захт амар гой дуу. Тэгэл яагаад чи би ингээд амар гой санагдаад. Тэгээд би үнэн худлаачгүй баг 7 хоног бодсон шин. Тэр залуу. Үгүй нөгөө яруу найрагч залуу юм билээ. Мэдгүй. Яг нөгөө гой царайлаг нөгөө Эсмералда дурлцдаг нь. Тэр цэргийн дарагч. Цэргийн дарагч. Цэргийн дарга яруу найрагч. Цэргийн дарга. Бас нэг яруу найрагч байдаг те. Мисаа. Үгүй. Яруу найрагч байдаг. Мэдгүй. Тэнд чи ерөөсөө лам байдгийн. За. Тэргийн дарга байдгийн. Квазимето байдгийн. Ерөөсөө энэ гурав. Тэгээд би тэрний тэргийн даргатанд оролцож байгаа байхгүй. Тэр муу цэргийн дарга. За. Айгуу гоё. Ер нь тэгэл яг тэрэн дээр харж байгаа л тэг би ингээ өөрийгөө бодсон чинь. Тэр яасан бэ минийхөө. 80-аад оны стилтэй. 80-аад оны хүүхдүүд цэргийн даргаас дуулдаг. Цэргийн даргын тэр одоо нөгөө Смралтагаа харж байгаа тэр харц Смралт руу харж байгаа тэр дуулж байгаа тэр дуулалт молт нэх гоё амьд исэн байхгүй юу. Тэгээд би ерөөсөө сайн болчихж байгаа байхгүй юу. Чи өөртөө хогоо шүрчээсэн. Би наад гэрээ цэвэрч Өөрөө Смралтаа гэсэн хогоо шүрээ байцсан. Тэгээ штэ. Тэгээд тийш сайн зогтны цаанаас оруулж ирсэн. цэргийн дарга гэснээс цэргийн төрлийн одоо цэргийн талын хүмүүсээ штэ тий. Тийм хүмүүстэй караоке дэж яхад нэг баярын гисал гэдэг нэг дуу байдаг байхгүй. За тэр дууг нь дуулж өгөөл дуусахт нь Монголын төлөө зүтгий гэж хэлчихэрсэн амар хөөрдөн штэ тэр. Өөр сондоо. Би тооцоо чи хий. За тооцоо хий. Юу яриад байгаа? Би чамд тооцоо хийлгүй дээ штэ. Тэгээд сондоо. Харин тийм. Яа тооцоо хийгээд гүйлтгий. Тийм ээ. Нөгөө надад ч гэсэн тэгээд илчүүл би бол тэгээд хөрчих юм байна. Тийм үү? Тийм. Нэг 2 3 гэр дуулж өгөөл тэгээд.
Би хөл тэгэл ингээл дуулаад эхлэх гол мөнгө бодох юм. Тэгээ шууд босоод холбоогүй гүрхгүй. Окей, мөнгөгүйсэн ч бүр хөөрдөг гэж шít мөг яхаа. Чи бүр бүр уцаарай гагч. Тийм. Чи юу ч мэдэхгүй заяа. Юу ч мэдэхгүй. Өөрөө ингээд гаргаад чи дээ. нэг мэтгэл төлбөр төлсөн байна. Тий. Би чи. Тэр ингэж шүү. Жоохон байхдаа өндөр цэргийн дарахтаа суuna гэж синдромтдаг байлаа. Нэр гэхдээ цэргийн хувцас гоё тий. Тийм. Ингээд таг хийсэн гоё харагддаг шүү дээ. Ялцчихгүй. Тий. Би ч атархдаг байсан тийм залуу шүү. Тий, манай ихснэр л ирдэг гэсэн 80-ад оны гол супер хамгийн гоё мэр гэж хэлвэл цэргийн дарахтай ингээд гоё хувцас өмссөн тий. Ялангуяа тийм шинэл өмссөн өндөр залуу бол маш гоё харагддаг. Тэгэл. Цэргийн дарга нарт л их дуралдаг байсан. Тэгс чи номын мангад 2000 он цэргийн дарагт орлоо доо. Тэгээ тэр чинь гэхдээ юу штэ. Зургатны цаанаас штэ. Тэр чинь театрын тайзан дээ. Чи үл тэгээд зургатны цаанаа тэгж байгаа юм чи бод амьдрал дээр хасан бол шууд суух юм байна л дээ. Үгүй. Гэтэ тэр чинь гол нь цэргийн дарагтай биш вэ штэ тий. Юунда байсан бэхээр тэр дуулж байгаа дуунда тэр дуулж байгаа эрэгтэй нь одоо таалагдсан байгаа Одоо дуу чин цэргийн дарга гэж бодож шүү. Бидгүй ойрхон харсан бол тэгээд дурлчих байсан юм билээ. Яа. Одоо цэргийн дарга ярьсан номоо энэ сэдийг өгцөс. Цэрэг увцтай хүүхнүүд найс шүү те. Цэргийн дарга нарыг батцсан хоёр хүн сууж байна да. Нэр цэрэг хувцастай бүсгүйчүүд гоё харагддаг шүү дээ. Гоё тэгээд нөгөө эдгээр чинь нөгөө жагсаал хувцас нь одоо яг гítл нөгөө баярын үеэр нэг өөр болчихдог шүү дээ тий. Тэгээ яг ингээд сайхан яраатал ингээд алхаал явж байгааг харсан асал гоё шүү дээ тий. Хим үсэр гэдэг шүү. Юу үсэр юм шүү дээ. Гоё. Тэгээд зурагтаар танилцсан од гэд тэгэхээр шүү дээ тий. Миний хувьд бол одоо мэдгүй тэр өөр үзэх юм байхгүй болоод ч байдаг байсан юм уу. Тэгээд тэр сериал дээр гарч байгаа л гадаад хүмүүс л гоё. Одоо тэр одоо бодоод байхад тэр Дике Роза тэр нөө просто Мария амар царимт өгнөд байдаг шүү дээ. Нэг шүү. Нэг балбис өгнөд. Махлаа цараймууд болсон юм уу? Одоо тэр үедээ угаасаа тэр үедээ л. Оо тийм. Тэр үедээ л тийм. Гэхдээ яг айгүй гоё тийм нэг юм нэг дулаахан царайтай бүсгүйчүүд. Одоо нэг шиг нэг юм супер модельүүд бол биш байхгүй юу? Тийм. Тийм зүгээр л тий. Одоо ингээд бодохоор супер модельүүдтэй харьцуулах юм байхгүй. Одоо ингээд бодохоор тийм. Одоо ч хэлбэл нөгөө нэг Арабиала нисдэг чийсмэр эднэр гэж гардаг байсан шүү дээ тий. Тэнд чинь тэр Арабиала ч тэр үедээсээ амар хөөрхөн гүйж тий. Айгүй хөөрхөн санагддаг байсан гоо одоо үсгээр юу вэ? Маруша айгүй өөрхөх шүү дээ. Тийм. Хотод дөрөв тангачсан Маруша. Тийм үү. Хөөрхөн шүү дээ. 60 оны юм ярьж байна. 60 оны юм ярьж байна. Би анх юу хийсэн нэг номын тасдын сэтгүүр ингэ тохно нөө бид гэдэг дуу гарч ирсэн шүү дээ. Нөө клип нь бороонд бүжиглээл гэдэг шүү дээ. Бороо гараад бүжиглээд тэгж яах нэг бүжигч охтууд бүжиглдэг шүү дээ. тий гидсэн гарсан топтой тий. Чи гидсэн гарсан уу? Тэрэн дээр нэг юм хар сахиу өмдтэй охин бүжиглдэг байхгүй. За. Яа тэр охин бол бас яа хайлуулж исэн та нэр. Тэр дундаас ялгарч ийсэн үү? Тэгээ тэрийг үзэх гээд би бүсдэг. Хичээлээ таслаа суучдаг гэсэн. Гэтэ ганц тэр 5 охин бүжиглдэг тэр охиныг л авдаг гэсэн би. Тэгээд та нар дотроос одоо ингээд яг юм зургатаар харж байсан одоо анх танилцсан одоо шүү дээ тий. Одоотойгоо ингээд гудамжинд ч юм уу таарлаж маралж исэн юм. Яг ингээд өөрөө биеэрээ уулзж исэн тохиолдол байхгүй юу? Оо тийм үнтэй бол болж байгаагүй. Байхгүй. Би нөгөө хуучин Мзүри чуулга гэж санаж байна. Мэдгүй яа. Дандаа охтуудын чуулга 70 хэд оны Грузины чуулга капитан гэж дуулаад байдаг. Нэг усан онгоцсон дээр яваад дуулаад байдаг нэг тийм бандит кино гардаг байхгүй юу? Тоо мэдгүй юм байна. Тэр нэг капитан гэдэг дуулдаг тэр хүүхэнд тэр охин дурлж үлээ. Тэгэхэд би чи одоо хэдтэй байсан юм бэ? 8 настай 9 настай л байсан багт. Тийм. Орос хамтлагуудаас бол нөгөө Веграгийн хүүхнүүдс тэр чинь сүултээ тийм. Тэр Вегра ч гоё шүү дээ. Бид нар авт байсан чи хамгийн тэнэг нь би ингэ нөө тэр охин дурлсан морсгүй. Тэрийг бид нар бүгдээрээ л нэг охин дурлсан байгаа юм л да. Телевизгүй шүү дээ. Тэгээ ингэ ярьжсэн чи харин бид нар бол ингэ юу яаж байгаа. Тэр охин бас таалагддаг нэг манай 10-ын нүгэ ингэ банд бас хэлж байгаа байхгүй. Тийм тэгэл хоёлоо жоохон бүр нийлээд л уцайг нь олох юм болоод дотроо захиа чи явах нэг. Тэгээ бүр ингэ зорилго нэгтэй нөхдөд болж исэн чи харин манай ингээ охтууд
бас ингээ нөгөө тэр хайнаа майнаа дорлд юм л да. Тэгсэн чинь охтууд чинь хамгийн тэнэг нь бие биендээ өгдөг болоос л тэрний сав хэрэлддэг юм байна. А хүүгүүд болохоор бүр ингээд хоёлаа нийлээд ингээ олё хана юм яриад. Айгуугаа нийтж ирчүүч ингээд хуугаад ингээ аваад явчих тийм шүү дээ. А эмэгтэйчүүд л үгүй. Эзэмшгээд байна уу? Тий бүр эзэмшгээ тэрнээс олж муудалцсан байгаа байхгүй. За би тэгвэл та нарт амар юм яриа заяа. Би 3 дугаар ангид багтаа ангийнхаа оюун цэцэг гэдэг охинтой нийлээд тэгээд бид нар чинь тэр үед нөгөө Миша гэдэг сэтгүүлүүд ингээд захиалдаг байсан. Тэгээд тэнчэнээс нөгөө нэг Миша сэтгүүл дээрээс аахгүй юу. Нөгөө нэг Майкл Джексны хаягийг олж аваад одоо Майкл Джексон руу захидал бичгээр шийдчихлээ шүү дээ. Яа яасан. Гэхдээ бичээгүй л. Хилний дутан та нар ч бүр ийм амар зориулт хийдэг байсан юм. Би угаасаа олдохгүй байх гэж бодоод хичээж үтсэж байгаа юм шиг. Би надад мөнгө олцсон бол би програм зургаад хот руу явах. Тэгээд шууд тэрөнд өчигдөр буугаад хүш ном тастын нэг тэр охин ханаа. За одоо 17 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран айлгачаар Golden Gobe шоколад хамтран айлгаж байгаа. За өнөөдөр ямар шоколад идэх юм? Golden Gobe. Бөмбөлөг идэх юм байна. Бөмбөлөг иднэ. За үрэл идэх. Чокобос. Тийм чокобос. Үрэл ямар гоё. YouTube Шоколадтай юм шиг Дотроо бичэнтэй. Хүү яа хашаахад айгүй ихийг өгчлөө штэ нөмөө. Тойлж сэхийг авчихгүй юу? Тийм шүү. Үгүй болохгүй. Найруулагч нартаас өгөх хэвээр. Энэ зөндөө хэлээ. За. Энэ дотроо гоё бичэнтэй юм байна, гадуураа шоколадтай юм байна. За Хүн чанарын зулгаа цөөхнийг авчлаа. За энэ юу юм бэ шүү? Хугацаа нь 2021 оны 1 сарын 27-нд үйлдвэрлэгдсэн. 2022 оны 1 сарын 27-нд дуусах юм байна. За санаа зовтгүй идэж болно. Үйлдвэр сард 3 сар болж байгаа. За сүүл шоколадаар бүрсэн сүт жигнэмэг гэж нэрлэдэг юм байна. Бүр эний чинь. За тэгээд найрлаганд нь болохоор сахар, каконы мас, тэгэнгүүтээ каконы тос бүр тэгээд тослог хуурай сүү ургамлын тос ургамлын тос орсон юм байна. Сүд жигнэмэг гинэ. Тэгээд гурил, сахар, сод, төмөсний гурил, давс гэж энэ бүр ийм юмнууд орсон юм байна. Давс орд юм аа. Тийм байна. Хатаа хотлоо борсон уу? Тэгээд шар буурцаг сүү тэгээд самар болон буудаан агуулмжтай бүтээгдэхүүн гинэ. Энэ нөгөө нэг Давстай шоколад юм биз дээ. дотроо бичээндээ орсон баха. За энэ шоколадыг Бэлэг улсын уламжлалт жороор Монголд үйлдвэрлэв. За Айтах юм байна. За хашаахаа одныхан дугаарыг хэлж өгөөрэй. Ажигнаа гоё байна шүү дээ. Тийм байна тий. Гоё байна. Ямар гоё юм бэ? Гоё аастай. Choco balls. Balls гэж байна. 7018 тэг 4 56. 7018 тэг 4 56 гэсэн утсан байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгачаар Golden Gobe шоколад хамтран айлгаж байна. Өнөөдрийн манай Янагийн сэдв зурагтаар танилцсан од гэдэг сэдвээр ярилцж байна. За тэр үед зааж байгаа онцгой сонин гой хувцас ховор байсан хамгийн гой харагддаг чинь цэргийн дарга байсан байгаа гинэ. Өстой тийм бах нэрээ. Өстой бардгүй. Энгийн хувцснууд нь гоё хувцас байхгүй. Тий, өөр. Тэгээд хамгийн гоё цэвэрхэн тэгээд аксессуар ихтэй штэ. Цэргийн хувцас чинь тий. Хүү Галзуу хүн гарихны мэрэгдэж. Саамаа ядаж байгаа. Амжилгахтаа тэмдэг зүудсэн дээ. Чи гоёлог навц угаасаа тийм үстэй тий? Тий, парад хувцсан гэдэг юм бэл. Гэтэл зэрэг хувцас чинь юу овчруудыг яриаг нөгөө хал зэргүүд аюу гоё жирдэг байсан. Яг нэг галзуу хүн ганц гарихны мэрэгчээр өстой юм болгоныг авчиад тэр 70-д 80-д оны хал зэргүүд өстой амар хувцсаад ийгээс яа тийм гэсэн. ийм өндөр шигтэй юу таарж ирж шүү дээ. Тэдний хувцсыг хараад Майкл Джексоныг харсан чи ой гуцсан чи. Яг Майкл Джексон бол зүгээр хогийн хөдөөний нэг хөдөөний дооч. Тэдний ажууд бол тий Майкл Джексон Элвис Преслигийн нэг амар лаг хувцас байдیں۔ Одоо яг зүүрлж хэлэх юм бол тийм замын хүмүүс нэг машина нэг гойцсон байдаг шүү дээ. Ганглаа. Тий саамаатай. Давхар толмол тавьсан. Яг тэр хувилбар За. За одоо өдрөд 17 цаг 30 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфир утас 77 38 80 рууц маань нэгтлээ. Эхний сонсогч 88 77 дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. За нөрөмин. За зургатаа танилцчихсан од нь хин бэ анхных нь?
За би таах нөгөө Фрисон хамтлагийн нөгөө нэг дуу өгдөө маань гоё дуу өгдөө. Тэрийг сонсвол Ямар дуу? хайргандаас хүн жахны сонсоогүй. Наад чи салхи хамтлагийн дуу шүү дээ. Фрисон штэ. За барьч. Тэгээд тэгээд яг нөгөө CD-ийнхаа баярыг хийгээд Фрисон хамтлаг. Тэгээд яг нөгөө хай-фай дээр алаан болж ирнэ. CD-г нь очиж аваад тэгээд гар барихад бас гоё юм билээ. Тэгээд Фрэнсисний одоо төрөө ч юм уу хэн нэгний онцлог гурууланд нь юм уу? Гурууланд нь юм уу? Одоо нэг нэрийн сайн мэдэхгүй байна. Одоо нэг сайн санахгүй байна. Нэг царил юм аймгийн царил. Яг ингэж ярьдаг нэ. Та нар ингэж дурлалыг гутаахгүй. Энэ хөлт дурлаадах тийм. Нэрийг мэдгүй зүгээр царил гэдэн. Царил болно шүү дээ. Яа. Тэг яг тэр залуугаасаа нөгөө нэг CD-г аваад тэгээд гар барьжсэн ажлын амжилт хийгээд тэгээд гоё юм билээ. Яг гар барихад тэгээд яг яах вэ? Юу болох вэ? Тасхаарнаа үсээд Чирс гэдэг. Зарим тийм бүр яг тэр барууны зарим одоочин октод бол бүр ингээд зарим нь хуалтчих ч хамгийн гайгүй. Шийддэг ч яах вэ тэр дороо. Тэгээ шийддэг гэсэн өмдөндөө. Бүр танаас л сонсож байна. Тийм тохиолдол маш их байдаг гэсэн. Тийм үү. Үтсэн. Тийм шийддэг гэсэн. Ялангуяа октод бол. Оо за. гэж байгаа шийдсэн. Нэг авирдаг штэ. Тэгж гал тусаачдаг. тэгээд яхад Сандрат юм байлээ. сандраад хамаг гарвал салганаад сонирм болт юм билээ. Одоо тэгээд тэр залууга ер нь харсан уу? Ямар шохон болсон нь? Та нөр тараагүй л байна. Тараагүй байна. Чимээг болчихсон шүү дээ одоо тийм. Одоо Фрэнсоноос ч угаасаа төрөөл үлдсэн шүү дээ ганцаараа. Бусан дээ. Буяац. Ганцаараа ер нь бол дуулаад Фрэнсон хамтлаг гэж явж байгаа ер нь бол. Нөгөө ер нь нэг нь Америкт байгаа. Оо за. Нөгөөт юм. За. Түргэн гаргаж өгье. Манай гэрлээ Фрэнсоныханд айгүй юм биш үү? Тэгээд яг асуугаад. Мэдээл цайтай юм байна. За баярлалаа. За баярлалаа. Тэр мэдрэмжээ дардаг баха тий. Одоо харин тхий болсон байна. Фрэнсоны төрөөтэй найз. Тэр Beatles тэр одоо юу юун дээр тэр нэг октод нэг ингээл үзэл орилоод идэг нэг тийм бичлэгүүд идэг шүү дээ. Тэр 60-аад оны бичлэг, 50-аад оны бичлэг дээр тий. Тэгээд анхныхаа оргазмыг тэнцээ мэдэрсэн октод гэдэг. Бүр нэвтрүүлгээр ярьж ирсэн. Ухаалтдаг тий. Шийдэг. Тэр бас Тэгээд өөр юм. Тэгээ бас яадаг. Оргазм. Мэдхгүй мөлий. Мэдээ. Мэдхгүй тэрээр. Гэтэ ер нь одоо ингээд та бостоо бид нэр ингээд ойрлож байгаа хүмүүсийг хараад ёо эдгээр одоо ямар сүртэй ингээд баг өмнөөс нь ичээд идэв штэ тий. Уг нь тэр мэдрэмж үл байх ёстой юм байна штэ. Тэгээ тэрийг болохоор бид нэр ингээд өмнө дараад идэв гэсэн юм шиг байна тий. Ичээд тэхээсээ ичээд одоо харин ичгээ болоод ингээд тэр мэдрэмж айгуугаа гаргаад ах шиг байна тий. Зүг. Та юу гэж бодож байна? Одоо яг ч надад бол гаргаж ивэл гоё. Зүгээр. Тэр гоё. Октодод их гоё шүү дээ. Хөөхөө. Америкт байжгаад ирээд тэгээд Америкт нэлээд удаан байсан шүү дээ. Тэгээд амьдарч байгаад ирээд бас нэг одоо нэг тоглолтоо хийсэн байхгүй юу? Тэгэхэд би ингээд найзтайгаа хоёулахнаа ингээд босцсон. Тэгээд бүр ингээд амар эмоцтой үзэж байгаа байхгүй. Тэгээд яасан. Эргэн тойрог тэрийг ингэж би тоглолтоо үзэхгүй би тэрийг ингээд хараад тэгээд манайх нэг тийм жоохон юу Эмоцтой одоо гайгүй болоод байна. Одоо гайгүй болоод. Тэр хэдэн жилийн өмнөх явдлаа. Нилээ олон жил. Харин тийм. Одоо бол зүгээр. Одоо бол нэг та хоёрыг анзаарах ч өөрснөө бүгдээр ингэ. Харин тэгдэг болсон бол сайн байна. Одооны залуучууд гоё болсон. Манайх. Хай нөө Фирозоны хамгийн царайлаг нэрдгсэн шүү дээ тий. Би бас тэгж боддог байсан шүү дээ. Одоо Камертоны хамгийн царайлаг нь Еба. Тэгж боддог байсан би. Яг хамгийн царайлаг. Одоо 8 талтаас бол хамгийн царайлаг нь Хайна. Яг. Оо яг. Одоо тэшээ. Одоо бас яг тэгж ихтэй одоо тэгж дээ. Бидний үед нөгөө нэг Backstreet Boys тэгээд нөгөө Октын хамтагч нь юу лээ нөгөө нэг дөрүүлээд Spice Girls зэрэг барагшгүй гарч ирсэн. Бид нар ч нөгөө балкатан дээрээс нэг гэлэх бөө юм болно. Тэнгүүд нөгөө эргэжтэйчүүд болохоор эма гэдэг өктөр ингээд ер нь эргэжтэй эмэгтэйгээр ингээд ер нь ингээд хол төрс өдөр мөдөр нь болохоор одоо тэдний зурагтаа балкатыг би биэндээ бэлгэлдэг байлж шүү. Тийм. Тэгэл
Белучиг хараад тэгэл өгсөн хогийн хүүхнүүд бол Spicy Girl-оо доошлсон юм уу тий? Тэгэл дахиж Моника Белучиг гүйцэх нэг стен гадуусч байгаагүй. Тэгж ярьдаг шүү дээ. Стен гадуусч байгаагүй. Тэгэл дуусч. Моника Белучи. Арслаар ингэж байхдаа Малинаг үзэл тэгэл яг бүрэн 100%. Би бол бүр Софи Лореныг үзээд. Тэгээ яг тэр дүр нь надад байдаг шүү дээ. Одоо хүртэл одоо чугунцалтай бүр. Заавал чуунцаар нь. Тог хөвчөрсөн. Надад Софи Лорен тэр л Софи Лорен тий. Хөөе намайг нөгөө нэг тооцоо сумлж байгаа тооцоогоо илэгдэг шиг гудамжны балиар заваа хөөе хөөе нарийн шүү энэ чи яваа. Бурхан минь. Наргаа ойлгохгүй бол бас л. За Улаанбаатар хотод 17 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн маань бас нэгэн амдрын айлгч доктор Унагийн хаалгаа брэнд амдрын айлгч байгаа. Зүгээрч гудамжны өхөн болчихгүй. Манайха наргаа ойлгоо шүү. Тэр яаж ядчихт гэрлэгч гараагүй. Надаас ингэ дамжаад тэгээ ингэ нэг маазраад хөгжүүлээ явцсан болохоос шүү. За хаалгаа брэнд одоо ер нь бол хавар цагт үс арьс их хураашдаг. Тэгээ яг энэ хаврын хурааштай үед манайхан хаалгаа брэндийнхаа шампуныг аваад ялангуяа энэ хаалгаа төжөөлийн шампунь таны үсэнд гоё тижээл өгөн тэгээ хураашалтааснаас урьсан сэргийлдэг байгаа шүү. Тэгээд юу юм бэ? Яг энэ хаалгаа тижээлийн шампуны хувьд бол 1000 грамтай буюу 1 литрийнх тийм үү? Тэгээд 450 грамтай 250 грамын салгаатай байгаа. Уналтаа болон хит хураашаж тугарч буй үсэн тижээл өгөх зорилгоор хэрэгэлдэг. Тэгээ үсийг зөөлрүүлэн тижээл өгч одоо ургалтыг түрүүсгдэг байгаа. За тэгээ Б-ийн төрлийн витамин болгоод байгалийн эрсээр баялаг, кал, магний, цайр гэх мэт бас ийм агуулмжтай юм байна. Ер нь бол тэгээд энэних чинь ганц шампунаас гадна мэдээж ангижруулагч нас хамт ирнэ. За тэгээ үсний маск байгаа тий. Тэгээд яг энэ хавар цагтаас үсээ манайхаа яг нүүрнийхээ арсыг арчилж байгаа юм шиг арчлаарай. За тэгээд бас нэг халгын хужистай гэж байгаа тийм ээ. Тэгээ хужистай нь одоо яг хэрэгтэй юм байна. Одоо хит туслаг үсэнд одоо тийм ээ. Тэмтэр зүйлчдэг юм байна. За зүгээр энүүний зүгээр хар яриагаар ингээд бодох юм бол шороо шигээл тийм ээ тасанд нь тий. Тийг заваарт болохгүй айгүй үсээ чинь гоё болох юм байна. Би нэг жил ойлгосон шүү дээ. 4 сарын онцгой урамшуул гэдэг нь юу юм? 4 сарын ардаа 4 сарын онцгой урамшуул та яараараа гэсэн байх юм. За яар. Зүгээр яаж яараараа. Юу яарах юм бэ? Бид яараараа заяа. Арад нэг хурдан удаа авчаа. Тийм тий. 4 сарын онцгой урамшуул нь манайхаа зүгээр л одоо яар. Нэг удаагийн нөгөө хаалгаа 1 2 гээд 2 салон байгаа шүү дээ. Тэгээд нэг удаагийн цогц эмчилгээнд орсон өөрчлөлтөгч нартаа доктор Уна ангижруулагчтай шампунь 250 мл-ийн савлгаатай. За дээрэс нь нэмээд бактери устгахтай гарын хөөсөн сав мөн 250 мл-тэй бэлгэж байгаа болно. Тийм тэгээд онцлогоо зөвлөгөө үнгүү гэж байна. За яараа. Яах юм шүү дээ. Онцлогоо зөвлөгөө гэдэг нь одоо үсээ онцлогоонд орно гэсэн үг үү? Тэгин гэсэн. Одоо таны хуйхыг чинь тослог юм байна уу? Хуурай юм байна уу? Хагтаа байна уу? Тай юм байна уу? Яг үнэ. За зөвлөгөө авах яараа. За тэгээд хаалгаа 1 гэсэн салон нь хаавал дүрэг Апу компани замын эсрэгтээ 75 дугаар сургуулийн зүүн хойно байрлалтай байгаа. За хаалгаа 2 нь болохоор зэрэг Peace Mall-ийн ард. Хүү танаа гэрийн тэндэд юм байна. Peace Mall-ийн ард 24 дугаар сургуулийн чанх урд байрлалтай байгаа юм байна шүү. Яараа. За мэдээлэл авсан дугаар хэлж өгөрөө нэмэ. За утасны дугаар нь 80 11 43 73 80 10 43 73 ийм 2 дугаар юм. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллаж доктор Унагийн хаалгаа брэнд хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн сэдв зурагтаар танилцсан од гэсэн дээр ирж байна. За яа бидний үеийн супер кино бол яалчгүй халтар царай тэгээд миний үед халтар царайтай дурлагчд их байла. Нэг нөхөр бүр муу Мигэл Ангелыг аална гэдээ агсан тавьжсэн. Сонин алтар царайтаас илүү үгэн Сантан илүү лаг хүүхэн биш шүү дээ. Гоё хүүхэн. Характер нь тэгээд өөрөө ч гэсэн тэр өгзөг алтар царайтай л өнжиж чам. Майжиг өндөр шаарл өгөх шүү дээ тий. Гоё миний алтар царайд яах гэдэг та нар. Алтар царайдын жигт кинон дээр нэрэндээ юу юм? Хин блэ Сони илүү. Юу юм блэ? Стерлита. Би тэр нэг нэрнүүдийг амар шийдэлдэг гэсэн. Би Мигел Анжелыг санаж байна. Мигел Ангел Сантос. Ангел юм. Сантос Мантос тань. Оо.
Бүр араа 3 хүүхдийг мэднэ. Miguel Angel Santos Rivera. Стерлинг Камачо. Candelaria Camacho. Үздэг мөрөгч юм уу? Замура. Бүр замура тор гэж хүртэл байдаг Тийм байна байдаг шүү дээ. Аюултай яа. За дараагийн сонсогч Одоо надад нэг тийм тор байдаг шүү дээ. 96 86 дахь дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Сайн байна. Сайн байна. байна уу. За зурагтаар танилцсан хамгийн анхны од нь хэн бэ? За нөгөө баг багта хотод өрн тагчиг Марисо тасалж. За. Хидтэйд орж ирсэн хогоо ичтэй. Жоо хөгчил ах юм. Гоё үг Юу шүү юм дээ. бэ? Гоё ястаа гоё. Дулаан мургаан настай байсан юм. Дулаан мургаан. Бож сүнхэж нүг. Тийм. Гоё шүү дээ. Яа. Тэр би хаамаа. Тэгэл тэр нөгөө хүүхдүүдийг нөгөө кинонд орол тоглуулна. Ганц нэг жоохон тарган нөхрийг бол гүйцлэх болох чинь нөгөө хоолндоо татдаг. Тэгэл өөрөө Яник болно. Бас. Гол нь Марусиа гэдэг хэнийг тоглуулсан. Яагаад ч бас гоё залуу. Тэр хамгийн өөрхөн охиныг болгоно. Тэгэл тэгдэг байлаа. Дараа нь тэгээд нөгөө хинт дуурч Шэнэж бай ингээд Тий дуучин country дуучин тий. Канада лөө Schneider ингээд тий тэрэн дуурч ийлээ. Тэгээд юу зөндөө дуурч. Тийм гоё 6-аас тийм багаас хийсэн юм чинь тооч бол давраагүй явдаг байх. Чи тэр нөгөө юу Мзүри чуулгыг санаж байна уу? Юуга Мзүри гэдэг нэг чуулга байсан. Хүүхдээ дандаа октод. Гүрсний сайн сандгүй. за. Энэ хэдэн оных вэ өөрөө? Бид хоёр үе юм шиг үү? 80 онох. Тийм баха. Яг бид хоёр л үү. Тийм. Юу нохооч дөрөв тангчинд гарч яхад 6 настай дурлж исэн нөхөр чинь нэг мань л үү байгаа. тийм байна. Тэгээд нөгөө бус тэр үед чинь нөгөө хаврын 17 учрал гэх нэг олон гэх юм яг нөгөө бацаа махтал модонд орж исэн. Тэгээд тэн дээр гадаа гоё хүүхэнд ер нь дурлж л байсан. Кэтэд дурлж исэн юм байна тэгвэл. Тий. Тийм байна. Чи юм яасан? Орос Европ хүүхэнд багасаа дорсон нөхөр бай. За баярлалаа. За. За. Тэр нэг Солонгосын нэг хүүхэн их хөөрхөн санагдаад идэгюм. Ямар би нэрийг мэдэхгүй. Тэр нэг үлэн харийн юмд тоглоод идэв. Нэг хөөрхөн үгэн бол Тэр жоохон арийнхаа нүдтэй юу? Жоохон нэг татцсан юм шиг жижиг нүдтэй. Их л гоё хүүхэн. Тэр нэг тийм гоё хүүхэн биш те. Уг гоёд нь гоё гэхдээ нэг юм супер модель шиг хүүхэн бол биш тийм ээ. Тийм. сайн уу орой минь би таарч байсан бүр хажуудаа суулгаж байсан болдын захаа клипэнд тоглодог охин хажууд ирээд суучихсан их сандарсан штэ хөөрхөн охин байсан нэг дэлгэнд охин байдаг штэ тийм тэр өстө гоё охин тий тэр ч одоо бас баян багитаа суудсан штэ за мэдхгүй гэрлээ за одоо гэрдээ бидний дүрдэг болсон баян багитаа суудсан за За Ричард Гэрл тас залуу байсан. Одоо ч сайхан үндэ дурлсаар л байгаа. Ричард Гэр манай авточ шүү дээ 49 оных. Одоо ч үрчээсээ өгөн болсон би. Үрчээсээ өгөн болсон би. Би гэрд нэг дуртай биш нэг найжгансан. Хөөе гэтээ бүр нэг гадаад удаж чинь одоо юу вэ? Нэг халзан за тэр ч одоо хамгийн галзуу хур дээр тоглолдог одоо муу талын нэг халзныг санаж гин үү? Ямар хэцүү яар. Тэр залуу юм уу? За би машин унаад байдаг нөө? Тийм машин унаад байдаг. За миний краш бол биш шүү. Тэгсэн чи тэр чинь ингээл харах юм бол амар гоё одоо ингээд гоё залуу байгаа даахгүй баг дуурлахаар тэгсэн чи тэр чинь 50 гаруй настай юм байл ш тий. Настай маа тийм тий. Настай маа тийм тий. Яа би одоо хэм болж байгаа юм. Хажууд нэг үгүй суугаад идэв. Хажууд нэг сайхан багийн суулгачаад аваа ичгаа гэдэг. Яа. За ингэж 50 настай байл тий. Арс Юу харсан шүү дээ.
Над руу их том харж байна. Энэ хүмүүс ингээ нэг тийм лаглаг хүмүүстэй харьцуулаад яваад тэр нөгөө нэг топ модель нэг хүнтэйг олон ч хүн харьцуулах юм да тий. Тийм. Юм бол тэр нэг агаар эхэлсэн моделийг л харьцуулах юм. 50 гарсан хүн байна хар гэдэг. Навсеч. Яа. Гүн юм залуучуудтай ажиллах тийм гоё гэж ер нь хэлээд байгаа. Тийм шүү дээ. Нэрээ дандаа өгчнөрөө дуудуулах юм. Нэг тавцтай. Дэлхийд аяа давчихсан. Яа. Үгүй бас үеийн хүн суужсэн бол одоо ингэж ярихгүй үстэй. За мөгийн ингэж уянгаа гэдэг хүн бүр тэ реклам дондор бид эдэг реклам хийя ярьж хоорондор гяс гараад бид клипийг үзчихлээ үү. Нэрийг хөөрхөн авах байна мөгийн нэ. Нэрийг хөөрхөн авах юм байна мөгийн нэ. Ни тэр хар өмддөй чинь. Хар өмддөй бүр. Өмдөд. Одоо хаана яваа юм бол та харин тийм хаана яваа бол одоо хаана яваа юм бол та. Тэ сонсч ивэл мөгийн чи продюсер болсон шүү. Эмди радио продюсер болсон шүү. Жи тэгээ тэрнийхээ нэрийг мэддэм юм уу? Нэрийг харин юусоо олоогүй. Харин энэ чинь гоё байхгүй. Энэ чинь гоё байхгүй. Би ихтэй мэдэх гэж үнэхээр хичээсэн. Ямар сантал 11 сард 1-р үлээлийн амралт дотор зохиож ирсэн юм шүү дээ. Дотор явд юм л гэж. Нэр нь үлдэх мөсгүй юм шиг. Ер нь клипэн дээр гिचмээр юм те. Хар өмдтэй охиныг тэр гэдэг. Нэг орд бүжиглсэн хүмүүсийн нэр мэрийг ер нь оруулж юмар юм биш. Нэрээ оруулж явах хэрэгтэй байна. Тийм. Одоо галзуу урд гэдэг киног чи үздэггүй юм яамаа. Одоо энэс үзвэл энэ яриа санаа. Хажууд хашаа. Яа, хашаахтаа чадсан юм шиг. Яа. За одоо битээ надад хүндээс үлдүүлж байгаа. Хүмүүсийг бас нэг зиндаанд дүүргэж. Гүг тий шилхийн чи амар юм хэрглэж байгаа супер тийм үстэй тий. Хөрх юм тий нүм мааци нэг юм ядарсан. Айдаг тийм зүйлүүд яа. Яа хаттай зүрлэж болохгүй шүү дээ. Тийм байна. Одоо турч мурадаас симбигээл байгаа шүү дээ. Хэрэндээ симбигээл байгаа. Хэрэндээ гэнэ. Йоо бүр ябаа. Нэрээ угаасаа тийм лаглаг юм хэрглэж байгаа хүнтэй харьцуулмааргүй юм байна. Та юу гэдгүйхэд би нэг аюусахгүй юу? Аюус гэдгсэн. Мали дижилдэх юм уу? За нүрхэд нүрийн мана Мали дижилдэх юм. яг яг нэвтрүүлгийн 5 гарагийн 532 дахь удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа тавг баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа бол давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Эмнэл радио 88.3 гэнээр хүлээн авч сонсороо. Мөн нэвтрүүлгийг YouTube хуудаснаас Эмнэл радио гэж хаагаад нөхөж үзээрэй. Ингээд 2021 оны 4-р сарын 9-ний баасан гарагт 533 дахь удаагийн дугаараар үерхэл манттгай гэдэг сэдвээр эргээ уулзлаа. Баяр та. Янаг яах вэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн амтыг Монголдо Golden Go бишглаад хамтран ажиллалаа. Янаг яах вэ нэвтрүүлэгтээ халгаа брэнд хамтран ажиллалаа. Утас 8010 43 73 8011 43 73. Янаг яах вэ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөнхбат нөмдцэг Дэлхийн монголчуудын Эмнэл радио 88.3. Чанартай хэрнээ хямд үнэтэй категорийн сэлбэг хөдөлтөд газар байдаг болов уу? Бага. Go parts гэдэг газар байгаа. Энэ Америкийн